Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ гэр бүлийн нэвтрүүлгээр уулзж байна. Өнөөдрийн хосыг эхнэр Кимбёл, нөхөр Чон Юмбэ гэдэг. Тэдэнд нэлээд асуудлууд байгаагийн нэг нь эхнэрийн араар тавилт. Кимбёл ажлын шаардлагаар завгүй учраас хүүхэд асрагч хөлсөлсөн ч нөхөр нь тэр асрагчтай нь явуулдаж нөхрийнхөө нууц амраг буюу хүүхэд асрагчийнхаа эсрэг шүүхэд гомдол гаргасан бөгөөд нэг заалтанд шийдэгдэж нөгөөх нь үргэлжилж байгаа мэн. Гэтэл тухайн үед Кимбёл танигд үеиндээ амьдрна гэж хэлээд гэрээсээ явсан ч бас нууц амрагийнхаа гэрт очсон байжээ. Нөхрийн бодож байгаа эхнэрийн эхний асуудал маргаантай байх үедээ нууц амрагтайгаа байсан. Хөтлөгч өөрөө нөхрөө хуурч исэн мөртлөө нөхрөө нууц амрагтай байж болохгүй гэж боддөг юм уу гэж асуухад Кимбёл уурлаж хүүхэд асрагчийг шүүхэд өгсөн нь тэгээд миний буруу юм өгдөг. Нэг өдөр Юмбэ найзынхаа төрсөн өдөрт явлаа гэж хэлсэн ч сэжигтэй исэн тул Кимбёл уцыг нь шалгажээ. Юмбэг сэрэхэд утас нь байхгүйсэн болохоор хүүхдийнхээ утсаар өөрийнхөө утас руу залгахад эхнэрт нь байсан ба түүний бүх зүйлийг л олсон юм байна. Open chat-аар танилцсан нууц амраг эмэгтэй нь ганц бие биш. Юмбэгийн хэлснээр эхнэрээ хуурсан шалтгаан нь эхнэртэй хайргүй болсондоо биш. Зүгээр л өөрийг нь сонсож ойлгох хүн хэрэгтэй эсэнгээд нүүр дүр инээж ярьдаг. Кимбёл нөхрийнхөө нууц амрагтайгаа битсэн өөрийг нь муулсан чатыг хараад маш их гомдсон бөгөөд үүнээс олж маргалдаж Юмбэ эхнэрлүүгээс хандаж шидэж сүүлдээ Кимбёл гэрээсээ яваад тустай амьдарсан. Ингээд хүүхдүүдэд харуулахаар өөрөөсөө 3 насаар дүү асрагч ажилд авчээ. Асрагч эмэгтэй явандаа Юмбэг захирал гэж дуудгаавлж уббаа гэхээс гадна гэрээ эзэгтэй шиг аашилж Юмбэгийн хажууд наалдад суудаг болсон тул хүүхдүүд нь хүртэл аав асрагчигч хоёр үерхэд байгаа юм байна гэж боддог болжээ. Хамгийн том хүн ээжтэй аав орон дээр асрагчигчтэй хэвтжижсэн гэж хэлснээр бүх зүйл тодорхой болсон ч нотлох баримт байгаагүй учраас Кимбёл юу ч хийж чадаагүй. Гэтэл асрагч эмэгтэй өөрөө Кимбёл руу зургаас илгээж бүр уцаар ярьж нөхөртөө нь унтснаа итгэл дүүрэн хүлээн зөвшөөрсөн. 그냥 다 말하고 난 조금이라도 네. 씻어야겠다. 네, 잘하셨네요. 아, 잘하셨어요. 용비 오빠 저 잤냐고 물어봤잖아 언니가. 네네네. 잤어요. 한 번. Инээдтэй тэдний гэрээс 300 мянган вон алга болсон бөгөөд энэнд нөхөр нь нөгөө явалцдаг хүүхэд асрагчаас ижиглээд цагдаад мэдэгдэж бүр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн гэрт нь нэрж 3-ны хүртэл авсан юм байна. Хөтлөгч иймэрхүү асуудлаар битгий цагдаа дуудажээ. Цагдаа төрийн албаагчид хангалттай завгүй байгаа гэдэгч Юмбэ би шүүх шинжилгээнээс хүмүүс ирнэ гэж огт бодоогүй. Дээрээс нь цаашдаа хүүхдүүдэд итгэж харуулах хүн ийм зүйл хийсэн байж магадгүй гэхээр надад эвгүй санагдсан гэдэг. Хулгай хэрэг асрагчтайгаа унтсны дараа болсон бөгөөд арх уд цогцсондоо алдаа гаргасан гэдэгч тэрээр 3 удаа алдаа гаргажээ. Энэ тухай асрагч эмэгтэй эхнэрт нь хэлсэн. Нөхрийн дахиад нэг асуудал нь чухал ноцтой зүйлсийн талаар ярилцах гэхээр байн байн инээдэг. Инхээр ямар нэгэн асуудлын талаар нухацтай ярилцах боломж огт гарч ирдэггүй. 걔가 혼자 하진 않았을까요? 움직여 앞뒤로 움직여? Энэ талаар Юмбэ би яаж шийдвэрлэх арга замаа мэдэхгүй учраас аль болох асуудлаас цухтгаж, тоглоом шоглоом болгож инээж өнгөрүүлдэг гэдэг. Үүнээс гадна Юмбэ эхнэрээ өөр эрэгтэйтэй уулзаагүй гэдгээ баталгаыг шаардаж утсыг нь булааж аваад дуудлага авахыг нь хориглох зэргээр сэтгэл зүйн дарамт үзүүлсэн тул Кимбёл үүнийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэн хамгаалтын байранд очиж мөнгөгүй, идэх хоолгүй зүдэрч байгаа хооронд Юмбэ болзооны ав дээр мөнгө төлж өөр эмэгтэйчүүд хайжсэн нь илэрсэн бөгөөд Кимбёл нөхрийнхөө нууц амрагуудын эсрэг шүүхэд гомдол гаргасны нэг шүүх хурлан дуусаж нөгөөх нь үргэлжилж байгаа гинэ. Тэд 2 жилийн турш салахаар шүүгдэж байгаа бөгөөд бие биедээ итгэх итгэлээ бүрээ алдсан. Кимбёл нөхрийнхөө утаснаас 15 орчим эмэгтэйчүүдтэй холбоотой баримт олсон бол Юмбэ тэдгээр эмэгтэйчүүдийг зүгээр л таньдаг дүү, сургуулийн найз, эсвэл тоглоом шоглоом болгож зургийг нь хадгалсан гэх мэтээр утгагүй тайлбар хийсэн. Хөтлөгч бодит байдал дээр хэддэн дотны харилцаанд орсон талаар асуухад Юмбэ зөвхөн хоёртой л унтсан. Хүүхэд асрагч болон өөр нэг эмэгтэйтэй гэж хариулсан нь Кимбёлыг бараг л галзууруулдаг. Юмбэ платанах ажил хийдэг бөгөөд сард 10-аас 15 сая вон буюу ойролцоогоор 25-аас 38 сая төгрөг олдог. Тэд байр авахдаа 1.2 тэрбум воны өртөө байсан бол саяхан 300 сая воныг нь төлж барагдуулсан. Юмбэ сард 2 өдөр амарч маш шаргуу ажилдаг. Түүнийг ажлаасаа ирэхэд Кимбёл огт мэндэлдэггүй, хүүтэн үндэ байдаг гэж гомдолдог бол Кимбёл эсрэгээрээ өөрөө орж ирээд хинтээж дуурахгүй шууд утсаа оролдоо суудаг гэж тайлбарласан. Гэрийн бүх ажил, аяг тавг угаах, хувц суугаах гэд бүгд нөхрийнх нь хариуцлага бөгөөд эхнэр нь түүнтэй байнга захирах маягаар харьцдаг. 2019 оноос өмнө нөхөр нь эхнэрийнхээ үгнээс гардггүйсэн бол мөнгө их олж эхэлснээс хойш эхнэрийнхээ өдөөс сөргөлдөж маргаах болжээ. Юмбэ маргаан болоход чимээгүй болох, хариу хэлэхгүй байх, эсвэл инээж өнгөрөхийг хичээдэг. Ингэснээр баг хэрэлдэнэ гэж боддог гинэ. Юмбэ эхнэрээ гадагшаа гарч хүнтэй уулзахад дургүй учраас Кимбёл ихэвчлэн гэртээ байж видео эвлүүлж цагийг өнгөрөөдөг тэрээр сошиал дээр гэр бүлийнхээ амьдрал, нөхрийнхөө арчаагүй байдлыг ил тод бичдэг. Нөхөр маань хүүхдүүдтэйгээ тоглодгүй, гэрээ ажил хийдэггүй гэх мэтэр
Тэрээр үүнийг гэртээ хоригдож хинтээж ярилцах боломжгүй байгаа миний хувьд амьд үлдэх цорын ганц арга гэж тайлбарладаг. Нөхрийн хувьд эхнэр нь өөрийнх нь нэр үндийг олон нийтийн өмнө унгааж гаад дургуутсаж өөрийгөө хамгаалж сэтгэгдэл бичгээр түүнийг блок хийж дараа нь нөхрийгөө блок хийчлээ гэж пост оруулд юм байна. Эхнэрийнх нь фэнүүд та үнэхээр секси харагдаж байна. 20 настай залуу байна. Танаас өөр эмэгтэй харахгүй байна гэх мэт зурвсууд илгээдэг бөгөөд нэг удаа Кимбиол сүүгүүлээс хурдны галт тэргээр ирсэн танихгүй залуутай уулан давирч үхрийн мах идэж хамт архиусан. Кимбиол зүгээр таньдаг дүү гэж тайлбарласан ч нөхөртөө худлаа хэлсэн тэрээр би зүгээр л хүмүүс надад анхаарал хандуулж бэлэг өгөхөд дуртай. Тэр хүмүүстэй унтаж хөвтэйг учраас энэ нь араар тавилт биш гэдэг бол хөтлөгч нөхөрч нь буруутай айлаж хүүхдүүдийнхээ аавыг олон нийтийн сүлжээгээр тэгж муулах нь буруу. Өөр ирчүүтэй ингэж харилцах нь нөхөрч нь мэдээж таагүй санагдана гэхэд Кимбиол бухимдаж тэр миний сэтгэлийг ойлгохгүй хахад би яагаад түүнийг ойлгох ёстой юм бэ? Би өөрийнхөө үйлчлийг буруу гэж бодохгүй байна. Миний эрхийг хүндэтгэх хэрэгтэй гэж маргадаг. Нөхөр нь араар нь тавьж эхнэр нь түүнийг сошиал орчинд гутаанд оромжилж өөр ирчүүдээс анхаарал халамж авч өшөөгөө авч байгаа гэсэн үг. Хоёр тал хоёулаа бие биенийхээ мэдрэмжийг сонсохоос татгалзаж зөвхөн өөрийнхөө зөв гэж зүтгэсээр байгаа тул асуудал шийдэгдэхгүй хэвээрээ байгаа юм байна. Ингээд хосын ярилцж байгаа бичлэг гарахад юм бэ? Хоёулаа сайхан амьдрахын тулд би архиа чи сошиал болигээд гэрээ исэн. Харин маргааш өглөө чи сошиал орохгүй тулд хүүхдүүдээ аваад гэрээсээ зугчихсан байсан гэхэд Кимбиол би сошиалоос бол зугтаагүй. Чиний надад хандж байгаа муухай хандлагаас болоод явсан. Тэглээж би сошиалоо хизээж орохгүй. Энэ бол миний амьдрах ганц арга гэдэг. Мөн Кимбиол нөхөртөө надаас хаашаа явж байгааг маань хизээж бити асуу. Би насанд хүрсэн учраас хаашаа явах, хинтээ уулзгаад чамд тайлагнах албагүй. Энэ бол миний хувийн орон зай гэхийг харсан хөтлөгч гэр бүлээж хаашаа явж байгаагаа би бидээ хэлэхгүй бол яах гэж гэрэлсэн бэ гэхэд Кимбиол би анх хэлдэг байсан ч юм бэ намайг гарахаас өмнө хизээ ирэхийн хурдан ирээрэй гэж байнга дарамтлагдаг байсан болохоор одоо юу ч хэлэхээ болсон. Энэ бол миний зүгээс үзүүлж байгаа эсэргүүцэл гэхэд юм бэ. Шөнийн 11 цагт гараад явчихаар хаашаа явж байгааг нь асуух нь зүй ёсны хэрэг үстэй гэхэд Кимбиол тэгвэл чи өөр эмэгтэйтэй унтаж араар тавихтаа надаас зөвшөөрөл авсан юм уу? Намайг 17 сартай хүүхдээ хараад гэртээ байхад чи яг хаана юу хийж исэн? Тэгвэл би ч гэсэн нэг залуутай тохиолдлоор унтчихуу гэдэг. Кимбиол байрандаа засвартай байгаа тул таньдаг дүүгэндээ амьдрна гэж хэлээд нөхрөөрөө ачаагаа зөвлөсөн. Гэтэл тэр айл дүүгийнх нь биш өөр эрэгтэйгийн гэрээжээ. Юм бэ эхнэрээ өөр залуутай амьдрч байгааг мэдсэн ч эхнэр маань жаргалтай байвал болоо гэж бодоод тэр хоёрыг хамт идэг гээд бүр шарсан дахиа хүртэл захиалж явуулдаг байсан гинэ. Тэрээр анхнаасаа эхнэрийнхээ нууц амрыг шүүхэд өгөх бодолгүй байсан ч эхнэр нь тэр залуутайгаа муудалцаж салсны дараа нууц амрыг нь эхнэр хүүхдүүдийг занлхийлж эхэлсэн тул Юмбэ гэр бүлээ хамгаалахын тулд залууг шүүхэд өгчээ. Юмбэ эхнэрээ эзгүй агуур хүүхэд асрагчтайгаа явуулсныг Кимбиол дараа нь нөхөртөөгөө эвлэрэх гэж оролдож байгаа үедээ олж мэдээд маш их гомдож асрагч эмэгтэйг шүүхэд өгсөн. Тэрээр бид хоёулаа ижил хугацаанд араар тавьсан байж болох ч гэсэн би тэр үннийг 1 жилийн дараа мэдсэн болохоор уур минь хүрч ийнгээд тухайн үед нөхрөөсөө тустай амьдарч байсан. Бидний харилцаа дууссан гэж бодсон болохоор өөр үнд сэтгэл алдарч хамт амьдарсан. Энэ бол араар тавилт биш, жинхэнэ хайр байсан гэж зүтгэдэг. Юмбэгийн хэлснээр эхнэр нь тэр нууц амраг залуутайгаа амьдарч байхдаа бас өөр нэг залуутай уулзаж цочод буудалд орчоод баригдсан тул хамт амьдарч байсан залуу нуурлаж харилцаагаа таслсан гинэ. Харин Кимбиол би Атай уулзсан уу, Бтэй уулзсан уу чамд хамаагүй. Энэ бол миний эрх чөлөө гэдэг бол Юмбэ эсрэгээрээ тэгвэл миний асрагчтай явуулсан нь биднийг тустай байх үед болсон зүйл. Яагаад чинийх болохоор хайр, минийх болохоор араар тавилт болт юм бэ гэх хүчлэгийг үтсэн хөтлөгч Кимбиолыг өөрөө өөр хүнтэй хамт амьдарч исэн мөртлөө яагаад нөхрийнхөө нууц амрыг шүүхэд өгч байгаа юм бэ гэхэд Кимбиол яагаад болохгүй гэж хэрвээ болохгүй байсан бол хуульч надад хэлэх байсан мэт. Бид тустай амьдарч байхдаа би өөр хүнтэй байсан ч харилцаа дууссан. Харин нөхөр маань хүүхэд асрагчтай явуулснаа надад хэлээгүй нь асуудал гэдэг. Бичлэг гарахад Кимбиол хүүхдийнхээ өмсөг туртай өмнөдийг хайчилж хүүхд нь битгий гэж уйлж хашгирдаг. Энэ талаар Кимбиол манай хүүхэд ADHD буюу хэд хөдөлгөөнд анхаарал тутмагших эмгэгтэй бөгөөд байнга хутлайлдаг. Энэ өдөр хичээлдээ явахгүй өмсөг туртай өмдөө угаалгын машинаас гарч хатгыг хүлээгээд суугаад байсан. Тэгээд би чи өмдөө өмсгөөд хүлээгээд байгаа юм гэхэд үгүй гэж худлаа ярьсан. Би худлаа хэлхийг төвчдгөө учраас өмдөйг нь хайчилсан гэхэд хөтлөгч энэ бол хүмүүжүүлэх арга биш хүчирхийлэл. ADHD-тэй хүүхдтэй ингэж харьцаж болохгүй гэхэд Кимбиол энээс хойш хүүхд маань худлаа хэлхээ болсон. Энэ үйлслийг зөв гэж бодож байна гэдэг. Түүний дахиад нэг асуудал нь хүүхдүүдээ огт тоодгүй. Гэртээ байх хугацаанд байнга уцаа авах ба хүүхэд нь өөрөө сэрээ дэлгүүрээс 1000 оноор талах авч идээд хичээлдээ явдаг. Юмбэ ажилдаа явсныхаа дараа уцаар хүүхдээ сэрээж хичээлд нь явуулдаг гинэ. Энэ талаар Кимбиол би хүүхдүүдээ багаас нь бие даасан болгож өсгсөн. Хизээд сэрээж өглөөний цай бэлдэж өгч байгаагүй.
Тэд өөрсдөөс ирээд юу гэдгийг шийдээд хичээлдээ явдаг. Энэ бол миний хүмүүжлийн арга барил. Би 3 дугаар ангиасаа бүх гэр орны ажлаа хийж өссөн гэдэг. Юмбэ хүүхэд ADHD-тэй байгаа нь эхнэрээс дамжсан удамшил гэж зөвлөх багш хэлсэн гэдэг бол Кимбёл зөвлөх багш тэгж хэлээгүй. Нөхөр маань өөрийнхөө бодлыг үнэн юм шиг ярих зуршилтай. Тэр өөрөө ADHD-тэй байх магадлалтай гэхэд хөтлөгч. Хинээс удамшсан нь чухал биш. 11 настай хүүхэд ганцаараа гараад явж байхад та хоёр бие биенээ буруутгасан мессеж хүчээ сууж байгаа чинь утгагүй байна гэдэг. Ингээд бичлэг гарахад Кимбёл хүүхдээ чиний толгой яагаад нойтон байгаа юм бэ? Хаана юу хийж яваад байгаа юм бэ гэж зандрахад хүүхэд нь надтай битгий яар чимээгүй гэж уралдаг. Хүүхдээ ингэж аашлахыг харсан Кимбёл би чамайг өсөх гэж яаж зүтгэлээ? Тийм байхад надтай ингэж харьслаа гэж уралдаг. Кимбёл хүүхэд ёс зүйгүй ашиглаж байхад би толгойг нь илж чадахгүйгээд хөтлөгчөд хандаж намайг буруу хүмүүжүүлж гин гэж бодож байгаа бол тэр таны л бодол. Хүмүүс бүгд намайг буруу гэж хэллээгээд би тэдний хүслээр амьдрах ёстой юм уу? Би өөрийнхөө ертөнцид өөрийнхөө амьдрнаа гэдэг. Хөтлөгч эхнэрээс нөхөр чинь яавал сэтгэл хангалуун байх вэ гэж асуухад миний өдөөс сүргэлтгүй үгэнд орох гэж хариулдаг. Юмбэ хүүхдийн хүмүүжлийг эхнэртэй бүрэн даатгсан бөгөөд эхнэр маань хүүхдийг үзээ ядсандаа биш зөв хүн болох гэсэндээ л ингэж байгаа ах гэж асуудлаас цугцаан хандлага гаргадаг. Кимбёл би энэ нэвтрүүлэгт орсонд сална. Учир нь нөхөр маань өөрчлөгдөн гэдэгт итгэхгүй байна. Тэр намайг хайрладаг гэдэг мөртлөө араар минь тавьсан гэхэд хөтлөгч. Гэхдээ та хоёр хоёулаа алдаа гаргасан. Нөхрөө өөрчлөгдөхийг шаардж байгаа мөртлөө өөрөө яагаад өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа юм бэ? Энд чинь шудраг бус нэг талыг барьсан хэрэг биш үү гэхэд бит хоёр адилхан гэдэгтээ санал нийлэхгүй байна. Миний 12 жилийн турш туулсан зовлон нөхрийн маань хийсэн үйлдэл хоёрыг хүмүүс энэ богино бичлэгээр дүгнэх боломжгүй гэж хэлээд бичлэг дуусч зөвлөгөөний цаг боллоо. Сэтгэл зүйч Кимбёл хандаж миний харж байгаагаар та баг хүүгээ нөхөртөөгөө ижилсүүлж хараад нөхөртөө гаргаж чадахгүй байгаа ураа хүүхдтэй гаргаж түүнийг шийтгэж ийн гэхэд Кимбёл үгүй хүүхэд бол хүүхэд нөхөр бол нөхөр. Гэхдээ манай хүүхдийн зан авир нөхөртэй маань адилхан. ADHD-ийн ч гэсэн нөхрөөс удамшсан гэж боддог гэхэд сэтгэл зүйч хүүхэд ээжээсээ хайр, халамж хүсэж хахад харин та хүүхдийнхээ үйлдэлээр дамжуулж хэрвээ чи сайн байхгүй бол би чамайг хайрлахгүй гэсэн хатуу хандлага гаргаж хүчтэй юм шиг харагдахыг хичээж байна. Ийм хүмүүс дотроо маш их айцтай байдаг. Та салчгал юм бол маш тайван байна гэж хэлж гаач үнэндээ ирээдүгээс айж ийн гэхэд Кимбёл гинэт зөвлөрч нулимс туслуулан би хүүхдээ сайн хүмүүжүүлж чадах болов. Би өөрөө хатуу орчинд өсч эцэг эхээсээ хайр халамж гэж юу гэдгийг мэдэрч үзээгүй болохоор хүүхдээ яаж харилцахаач мэдэхгүй байна. Миний мэдэх ганц арга бол буруу зүйл хийвэл шийтгэх гэдэг. Нэвтрүүлгийн төгсгөл тэрээр хүүхдээ нөхрийнхөө хуулбар гэж харахаа зогсоох, хүүхдтэй сэтгэл санааны дэмжлэг үзүүлж сурах, өөрийнхөө төгс зөв гэдэг бодлоосоо салж бусдыг сонсохыг хичээхээр болдог. Кимбёл 3 дугаар ангиас эхлэн гэрийн бүх ажлыг ганцаараа хийж өсчээ. Ээж нь түнд би ааваас чинь салах болохоор чи аавдаа хоол хийж өгч сурах хэрэгтэй. Би чамайг авч явж чадахгүй гэж хэлжсэн нь түүний сэтгэлд маш том сорив үлдээсэн. Тэрээр хий гэвэл хийх ёстой гэсэн захирангуй орчинд өссөн учраас хүүхдүүдтэйгээ яг ийм арга барилаар харьцаж байгаа нь ээжийнхээ дүр төрхийг татж байгаатай адилхан харагддаг. Кимбёлийн бодлоор нөхөр нь эхэлж араар тавьсан учраас би ч гэсэн хариуг нь барих ёстой гэд өөрийгөө өөр залуутай байсныг араар тавилт биш харин нөхрийнхөө үйлдэлийн хариу үйлдэл гэж зөвтгсөн бөгөөд хүмүүс өөрийг нь яагаад шүмжлээд байгааг огт ойлгохгүй байна. Би зөвхөн нөхрийнхөө хийснийг л буцааж хийсэн гэж зүтгэдэг. Мөн хүүхдүүдийнхээ өмдийг хажилсан талаар ярихдаа энэ бол миний хүмүүжлийн арга барил. Хүүхэд худлаа хэлсэн бол би түүнийг сургах ёстой. Миний арга барил бусдад таалагдахгүй жуулахч би өөрийнхөө ертөнцид өөрийнхөө амьдрна гэж эсэргүүцэхэд сэтгэл зүйч чи багада хин нэгнээр халамжлуулахыг хүсдэг байсан мэт. Хүүхдүүд чинь ч гэсэн яг тийм байгаа. Тэдэнд өөрийнхөө мэдэрч чадаагүй тэр халамжийг өгөөд үзээч гэж зөвлөхөд Кимбёл анх удаа оролдоод үзье гэж хариулдаг. 55 цагийн турш үргэлжилсэн сэтгэл зүйн сургалт дуусч хосууд эцсийн шийдвэрээ гаргах мөч ирлээ. Юмбэ энд ирээд өөрийнхөө гаргасан маш олон алдааг ухаарсан. Энэ хугацаанд эхнэрээ зовоосон бүх үйлдэлийнхээ хариуг барьж сайхан амьдрмаар нь гэдэг бол Кимбёл талхаар шийдснээлээд би дэндүү туйлдаж ядарч байна. Нөхөр маань асуудлаас байнга цогтдгаас болоод миний бие болон сэтгэл зүй дахин ийм зүйлийг тэсвэрлэж чадахгүй юм шиг байна. Би бинээ ингэж зовоож явахаар тустай амьдарч хүүхдүүдтэй л анхаарлаа хандуулмаар байна. Нөхөр маань бидний төлөө маш их хичээж өөр төлбөр болон хүүхдийн асуудал дээр бүх хүчээтэй ажилладаг байсныг мэднэ. Сайнаар дуусгаж чадаагүйтэй харамсаж байна. Хэдийгээр бид хамт байхгүйч хүүхдүүдийнхээ эцэг эхийн хуваар бие биедээ тусалж амьдарцгаая гэдэг. Хөтлөгч болон сэтгэл зүйчид салал гэдэг буруу сонголт биш. Одоо бие биений үзэн ятгаа болж хүүхдүүдийн эцэг эхийн хуваар тусдаа жаргалтай амьдраарай гэж хэлээд нэвтрүүлэг дуслаа. Өнөөдрийн нэвтрүүлэг хайр байхгүй газар хариуцлагч байхгүй гэдгийг харуулж байна. Тэд хамт үлдэж нэгнээ зовоосноос тусдаа амьдарч өөрсдийнхөө доторх шарахыг эмчилгэн хүүхдүүдийн ирээдүйд илүү тусдаа шийдвэр гэж үзжээ. Салалт бол төгсгөл биш, харин хүүхдүүдтэй эцэг их гэдэг утгаараа эрүүл харилцаа тогтоох шинэ боломж юм байна гэдгийг харуулсан дугаар байсан гэж бодож байна. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай.
дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.